Сайн байцгаана уу бүгдээрээ миний хүргэе. Дараагийн хамжлыг тавтай морил. За энэ удаагийн хамжлыг бүгдээрээ 1-р сарынхаа дэвтэрний төлөв лейаутыг гаргацгаая. За тэгээд харж байгаачлан би нөгөө нэг өмнө нь харандагаар кюкс гэж хийсэн байсан. Тэрийг арилгаад за хажуудалд нь болохоор өөртөө таалагдсан код бичсэн байгаа. Тэгээд өмнө нь би ер нь ихэнхдээ иймэрхүү код бол бичдэггүй. Тэгээд энэ удаад яагаад ч юм бичмээр санагдаад тэгээд ер нь амар empowered мэдрэмжийг амар санагдаад тэгээд энэ дээр бичсэн үг болохоор 2021 онд зорж байгаа хамгийн том зорилгод нэг байгаа. Тэгээд яагаад ч юм би өмнө ингээд ер нь ингээд өдий 19 наслах хүртлээ ингээд өөрийгөө амар тийм шийтгэж байгаа юм шиг тий ингээд нэг тийм success ямар нэг амжилтанд хүрсэн ч гэсэн тэрийг ингэж хүлээн зөвшөөрдгөө тэгээд таны өөртөө хатуу ханддаг инээслэг хийх ёстой ч юм уу тиймэрхүү амар мэдрэмжийг өөртөө өгдөг бус хүмүүсээс л өөрийгөө амар тийм шийтгэж байгаа юм шиг ханддаг байсан. Тэгээд одоо болохоор тэрийг ингэж ойлгоод ер нь өөрийгөө харьлах нь маш зөв болох юм байна гэж одоо тэгээд эхэлж байгаа. Тэгээд за амар бичлэг амар дипэр хэлчлээ гэх шиг. За одоогийн дараагийн утсан дээр нь болохоор BTS-ийн Dynamite гэдэг дууны тэр нөгөө нэг альбомынхын фонтыг ашиглаад сарынхаа нэрийг бичиж гин. Тэгээд айгүй гоё өнгөлөг, айгүй таалагдсан байгаа. Тэгээд та нар ч гэсэн туршаа зэрэг би энийг болохоор Instagram-аас л харсан. Тэгээд тэрийг шууд ер нь хэд бол дуурайж хийж гэнэ гэсэн үг. Тэгээд бас хажуудлынх нь бэлгэний хайрцууд их айгүй хөөрхөн санагдсан. Зурхад маш амархан. Тэгээд ерөөсө хичээгүйгээр хамгийн болохоор хийхэд хамгийн гоё харагдана. Тэгэхээр хэрвээ нэг дагаж зурж байгаа бол ерөөсө хичээх хэрэггүй. Зүгээр шууд палмастер барьж шууд зурх хэрэгтэй. За дараагийн утсанд сарынхан календарыг хийж гэн. Тэгээд та нарт амар удаан үзүүлж харан шууд таслан бичлэгийг оролцсон айгу сонирхолтой санагдаад тэгээд ингээд шууд хурдан эзэн. За тэгээд календарынхаа зураасууд зураад бүгдээрээ let's have fun. За тэгээд энэ сард болохоор би өмнөх бичлүүдэд хийдэг байсан зуршлын болоод өөр юу нэвчлээ тийм нөгөө нэг 9 бус юмнуудаа хийгээг байгаа. Тэгээд яагаад вэ гэхлээр мэдгүй яагаад ч зүгээр хэмбэрсэн нэгдсэн гэхгүй. Тэгээд хэрвээ яг дараа нь хийхийг хүсвэл тэгээд аюу гоё зурж будаад хийх болно. Ер нь бодох нь тэгээд би амар тийм like organized ингээ бүх юмыг яадаг бүгдийн чек хийдэг, тэрийг ингэдэг бүх юмаа ингээ сайн стратеги хийдэг бол хүн биш юм байлээ. Тэгээд яхаа тэр бол зүгээр. Тэгээд угаасаа л хүн болгон байдаг л зүйл. Тийм болохоор ер нь өөрийгөө шахахгүйгээр сайхан амьдрал гэж бодож байна гэдэг. Тэгээд болохоор тэрний оронд би expense tracker үлдээсэн байгаа. Тэр нэр л нөгөө нэг санхүүгийнхаа юмнуудыг бичдэг. Тэгээ хэдүүлээ энэ сар руу нэлээд чийл арцгаан чийл.
За тэгээ хамт суугаад зэрэг хөтлсөн ч бай, зүгээр бичлэгийг маань үзсэн ч бай. Бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцаа. Баяр таа.